Одоохон жирэмсний эрт үе хугацаанд хийгддэг нийлмэл илрүүлэх цогц үзлэг шинжилгээнд хамрагдсанаар ургийн хоромсоомын гурвал болон жирэмсний хожуу хордлого мөн дутуу төрх эрсдэл мөн ургийн өсөлтийн саадлыг эрт илрүүлэх боломжтой байдаг. Жирэмсний хоёр л тест гэдэг нь 9-11-7 хоногтод өрмөцөөр үүсдэг уурга болон дааврыг хэлдэг. Энэ шинжилгээнд хамрагдсны дараа 11-13-7 хоногтод NT-NB буюу зөвхөн 11-13-7 хоногтод өрмөцөөр үүсдэг зулаан арын шингэний зайг хэмжиж үзсний дараагаар эдгээр шинжилгээнүүдэд цогцоор нь програм дээр боловсруулалт хийж жирэмсний хугацаанд үүсэж болох хүндрэл болон бусад эмгэгүүдийг илрүүлэх чухал ач холбогдолтой шинжилгээ юм а. Эрүүл мэндийн сайдын тушаалаар жирэмсний цогц илрүүлгийг бүх жирэмсэн эмэгтэйд хийгдэхээр төлөвлөсөн бөгөөд хэрвээ та 37-оос дээш настай эсвэл хортой нөхцөлд ажилладаг эсвэл жирэмснийхаа хугацаанд болон жирэмслэхээс өмнөх 6 сард эм тариа хэрэглэж байсан бол уг шинжилгээ онцлогоонд заавал хамрагдах ёстойг анхаараарай.